За мэцгаана уу. За би энэ удаа хоолой оруулалтын машины хураа агаар шүүгчийг солих болон хэрхэн цэвэрлэх талаар зааварчлаа. За юуны төрөнд бид нэр машина бүрэн зогсоол байрлуулсан. За мэдээж хөдөлгөөрийг унтраана. Залуурын дугуйнд эврээ хийсэн байна. За үүний дараа 50 доторх ид зүйлсээ бүгдээр ингийн зэгцэлж унах магадaltaй ид зүйлсүүдийг бүгд шалан дээр тавина. Яагаад гэвэл кабин дотор суудлын ард байгаа аж үйлс 50-ын бүрэн сөхөд урагшаа унаад шил хаглах магадaltaй. Тийм учраас 50 доторхоо зэгцэлнэ. За нэг үрээ хамгаалах хэрэгслээ бүрэн хэрэгэлсэн байна. За тэгээд дараад нь кабинаа сөхнөө. Кабинаа сөхөхийн тулд нүрээ сөхнө. За тэгээд кабина бүрэн гүйцэх. За хураа агаар шүүгчийг 10,000 км томд шинээр сольдог байгаа. За мөн явцын дунд жолооч нар маань хураа агаар шүүгчээ өөрсдөө аваад цэвэрлээ тавьчих хэрэгтэй. За хураа агаар шүүгч маань ийм хоёр хэсэгт бүрддэг. Гадна тал болон дотор тал. За хураа агаар шүүгчээ авахын тулд эхлээд тагаа авна. За тэгээд хураа агаар шүүгч гаргана. Энэ бол нэлээд бохирдолтой байгаа учраас агаар шүүгчээ аваад үлээлгэнэ. За эхний гадна талын том хэсгийг эхлээд авна. За тэгээд дотоодын жижиг хэсгийг болохоор иргэдэж авдаг гэсэн. Энэ маань өөрөө ирээстэй учраас иргэдэж авдаг гэж болоорой. За хураа агаар шүүгч өөрөө маш нарийн тоосон цортой байдаг учраас гадаа ил задгаа ил талбайд үлээлгэж бас болохгүй. Ягаад гэвэл энэ маань хүнд бол цөргөн төлтөө гэж болох. Тийм учраас зориултын ийм бункерт хийж агаад тэгээ үлээлгэнэ. За том гадна талын хэсгийг нь болохоор энд нь хийн. Дотор талын нарийнхны эндээ хийгнэ. Хийгээрээ болохоор дотор талаасаа үлээлгэнэ. Ягаад гэвэл дотор талаасаа гадагшаа болохоор нарийн хэсэгт тоосоос нь гадагшаа гаргах байна. За амны хаалт заавал зүүсэн байх хэрэгтэй. Энэ маань маш нарийн хэсэгт тоостой байдаг учраас эрүүл мэндийн хортой. Тийм учраас амны хаалт заавал зүүнэ. Нэмэлтээр. За мэдээж цэвэрлсэн хураа агаар шүүгчээ буцаагаад угсарна. Дотор талын жижиг нарийн хэсгийг нь иргэдэж муу ирзваадаж хийнэ. За гадна талын том хэсгийг хийгээд тагийн таглаад болсон. За ингээд кабинаа буулгаад цэвэрхэн агаар шүүгчтэй боллоо.